Сайн байна уу? Сургалтын менежер хэрхэн анги удирдсан багшийн оруулсан улсын шалгалтын дүнг харах, батлах, буцаах зааварчилгааг хүргэж байна. Улсын шалгалтын дүнг харахдаа СС үндэстний улсын шалгалт эцэс рүү орно. Дэлгэцийн зүүн талд сургуулийн нийт төвчнүүд харагдах бөгөөд дүн харах төвшин болон ангийг сонгоно. Шалгалтын хяналтын хэсэгт сонгосон төвшний мэдээлэл, анги удирдсан багшийн илгээсэн шалгалтын тоо, сургалтын менежерийн баталсан шалгалтын тоо болон баталгаар хүлээгдэж буй шалгалтын тоог харуулна. Үндсэн дэлгэцэд шалгалтын төлөв, нэр, төрөл, шалгалтын эхлэх дуусах огноо, шалгалтын авах ёстой огноо болон шалгалт баталсан хэрэглэгчийн нэр, шалгалтын дүн илгээгдсэн сурагчийн тоог харуулна. Шалгалт нь үндсэн 3 төлөвтэй байх бөгөөд анги удирдсан багшийн оруулж баталгаажуулсан улсын шалгалт нь саарал батлах төлөвтэй. Сургалтын менежер хяналтын дүн баталсан бол ногоон баталсан төлөвтэй. Багш руу буцаасан буюу засах шаардлагатай дүн улаан буцаасан төлөвтэй харагдана. Шалгалтын дүн дэлгэрэнгүй харахдаа хулганы баруун товч дээр дарж харах товчийг тарина. Шалгалтын үндсэн мэдээлэл хэсэгт шалгалт өгөх ёстой сурагчдын тоо, өгсөн сурагчдын тоо болон эрсдийн мэдээллийг дэлгэрэнгүй харуулна. Мөн ангийн гүйцэтгэл, чанар амжилт, хамгийн дээд болон доод оноо сурагчдын нэрээр эсвэл кодоор хайлтгийн шалгалтын дэлгэрэнгүй дүнг харах боломжтой. Сургалтын менежер шалгалтын дүнг хянан баталгаажуулахдаа шалгалтын урд байрлах цонхыг зөвлөн дэлгэцийн зүүн дэд хэсэгт идэвхжих баталгаажуулах товч дээр дарна. Сургалтын менежер улсын шалгалтын дүнг зөвхөн баталгаажуулах болон буцаах боломжтой ба засах болон устгах дүн оруулах боломжгүй. Багшийн баталгаар ирүүлсэн шалгалтын дүнг хянан буцаах шаардлагатай гэж үзвэл хулганы баруун товч дээр дарж багш руу буцаах үйлдэлийг хийнэ. Баталсан төлөвтэй дүнг дэвшилт эсвэл төгслийн бүртгэл ашигласан тохиолдолд баталгаажуулаагүй болох буюу засах устгах боломжгүй болохыг анхааруулъя.